Таны итгэл найдвар сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ. Эрүүл мэндийн даатгал иргэн бүрт. Эрүүл мэндийн даатгал иргэн бүрт нэвтрүүлгийн шинэ дугаараа эхэлж байна. Энэ удаа сонсогч та бүхэндээ эрүүл мэндийн даатгалын байгууллагын ажилтны нэгдсэн зөвлөгөөнөөс бэлтгэгдсэн мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Монгол Улсын засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ээлжид хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулах шийдвэр гаргасан. Тодорхойлбол эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгуулж 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгуулснаар иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн чанартай, тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж бүрднэ гэж тухайн үед албаныхан онцолж байлаа. Харин энэ 7 хоногт анхудаа эрүүл мэндийн даатгалын байгууллагын ажилтны нэгдсэн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд эрүүл мэндийн сайдаас саран гэрэл, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч доктор Сергей Дёрдица, эрүүл мэндийн яамны бодлогын хэрэгжлийг зохицуулах газрын дарга Оюн Ханд, даатгалын хэлтсийн дарга Ган Хуйг, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дэд дарга Дэмбэрэл, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Алтан Хуйг тэргүүтээ эрүүл мэндийн даатгалын салбарын ажилтан албан хаагчид оролцлоо. Ингээд зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Алтан Хуйг байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулж илтгэл тавьсан байна. Тэрээр илтгэлдээ бид иргэдэд эдэлсэн даатгуулагч төвтэй эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлэхийн төлөө иргэдийнхэн саналуудлыг сонсож эргэх холбоотой ажиллана гэж онцолж байсан юм а. Бид бол байгууллага хамгийн үр ашигтай бүтэцтэй байхыг зорж байгаа. Энэ бол бидний зорилго. Санхүүгийн хувьд бид доктортой байхыг хангахын төлөө бид ажиллана. Мэдээллийн технологийн дэд үтсийг бий болгоно. Үүнд цахимыг төлөвлөж байгаа. Хүний нөөцийн чадвараа бид бичүүлнэ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулна. Засаглал манлайллыг бид бичүүлнэ. Даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын төлөө бид ажиллана. Энэ бол бид бүхний зорилт. Бид бүхэн энд хүрэхийн төлөө бүх үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана. Бид юу хийх ёстой вэ гэдэг хамгийн нэгдүгээр бид даатгуулагчид дэдэлсэн үйлчлэл төвтэй байгууллага болж ажиллах ёстой. Бид даатгуулагчаа эрхийг хамгаалахын төлөө бид ажиллах ёстой. Даатгуулагчаа санал онолын хотын шуухаар бардуулдаг байх ёстой. Эрүүл мэндийн байгууллага дээр гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллага дээр хяналт тавилах бүхий хүмүүсийг тэнд бид болж ажиллаж явах ёстой. Бидний оронд ажлын ачаалал бидний хүний тоо хүрцэхгүй бид үүнээрээ бас орон тооны бос хүмүүсийг ажилуулах одоо тийм шаардлага гарч болно. Даатгуулагчийн авсан тусламж үйлчилгээний мэдээллийг бид нар цахим хэлбэрээр сар бүр даатгуулагчдад мэдээлж байх ёстой. Бидний эргэх холбоо хийж өгөхгүй бол сарын эцэст эсвэл жилийн эцэст таны 2 сая өрсөн үү юу гэдэг юм уу эсвэл ямар үйлчилгээ авсан бэ аваагүй мэдэхгүй даатгуулагчаасаа тасарсан байгууллага болоод байна. Учир нь бид бол даатгуулагчтайгаа сар бүр манайхаас тусламж үйлчилгээ авсан ч мобикомтер гэрээ байгуулсан байгаа. Энэ 4-р сараас эхэлж эрүүл мэндийн даатгалаас тусламж үйлчилгээ авсан хүн болгон дээр сарын эцэст мессежээр энэ сар та даатгал бидэнд хүргэлсэн бас энэ сар бичний дөрөвний зардал авсан бэ гэдэг нь бол энэ дээр очино. Эхний ээлжиндээ эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Mobicom компанитай гэрээ байгуулж иргэдийн даатгалтай холбоотой мэдээллийг түгээх юм байна. Харин цаашид даатгалын захим үйлчилгээгээ бүрэн нэвтрүүлсэний дараа иргэдийн хүссэн хэлбэрээр мэдээлэл хүргэж эргээд даатгуулагчийн санал гомдлыг захим хэлбэрээр авч ажиллахаар болж байгаа юм байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ажлыг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл удирдан зохион байгуулна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн чиг үүргийн тухай тодорхой заасан байдаг. Үндэсний зөвлөл нь даатгалын санг бүрдүүлэх, даатгуулагч иргэдэд тусламж үйлчилгээ хүргэх, төсөв санхүүгийн зарцуулалтанд хяналт тавих зэрэгээр ажиллах юм байна.
Ингэж хуулиар олгосон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна шаардлагатай тохиолдолд нэмэлт тусламж үйлчилгээ хүргэх боломжтой эрсдлийн сан байгуулсан гэж эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дэд дарга Дэмбэрэл ярьж байна. За даатгалын үндэсний зөвлөл бол даатгалын 18 оны төлөвөө бол батлаж өгсөн байгаа. 18 онд нийтдээ манай эрүүл мэндийн даатгал авагчид 376 тэрбум төгрөгийн үйлчилгээ бид нэр үзүүлнэ. За энэ бол урд урдынхаасаа бол нэлээд өссөн тоо байгаа. Ер нь манай нэг даатгуулагчдад сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн даатгалын сангаас зарж байгаа хөрөнгийн хэмжээ бол нэмэгдсэн. Цаашдаа ч хэлээсэн нэмэгдэх чиг хандлагатай байна. За даатгуулагчийн тухайд бол бид хуулиар олгосон даатгалын үйлчилгээг бол үзүүлнэ. Дээр нь зарим төрлийн даатгуулагчид зайлшгүй баймаар байна гэсэн тийм үйлчилгээг бол бас нэмж үзүүлэх боломжтой. Энэтэй холбогдуулаад эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл шийдвэр гаргаж журам батлаж эрсдлийн сан байгуулсан байгаа. За энэ эрсдлийн сан бол жилдээ 30-аас доош тэрбум төгрөгийг зарцуулах тийм боломжийг бол олгож байгаа юм. За энэ бол альва эрсдэлтэй асуудал гарч ирэх юм бол тэр жилд нь энэ мөнгийг зарцуулах боломж гарч ирж байна. За эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн нөөц хөрөнгө бол банк нэмэгдсээр байгаа. Жишээлх юм бол бид энэ оны 1 сарын 1-ний байдлаар 444 тэрбум төгрөгийн сангийн үлдэгдэлтэй байгаа. За энэ хөрөнгөөс бид нар бараг хагасын уюу 200 гаруй тэрбум төгрөгийг бол арилжааны банкуудад байршуулах замаар цаашдаа даатгалын хөрөнгийг ариужуулна. Даатгалын хөрөнгийг банкнд байршуулж хүүгээр нь ариужих хэмжээ бол 18 онд 36 тэрбум төгрөгт хүрнэ гэж ингэж үзэж байгаа юм. За энэ мөнгө ариужуулах хэмжээгээр дараагийн жилүүдэд манай эрүүл мэндийн даатгуулагчид өөртөө тусламж үйлчилгээ авах боломжтой болж байна. За одоогийн байдлаар бол бид нэр даатгалын хөрөнгийг бол гол эмнэлгүүд ялангуяа манай өвчтний тухайд бэрхшээл тохиолдоход өндөр өртөгтэй өвчтнүүдэд даатгалын хөрөнгийг бол нэлээд зарж байгаа. За энэ хөрөнгийг бол бид нэр цаашдаа өргөжлүүлнэ гэж ингэж бодож байна. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэд ихэвчлэн улсын эмнэлгүүдээс тусламж үйлчилгээ авдаг. Гэтэл нөгөө талд эрүүл мэндийн даатгалын зантай гэрээ байгуулж тодорхой хэмжээнд санхүүжилт авсан хувийн эмнэлгүүд бас байдаг. Энэ эмнэлгүүд нь иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэж чадаж байна уу? Эсвэл батлагдсан төсвөө авахын тулд үйлчилгээ үзүүлж байна уу гэсэн асуудал үүсдэг. Иймээс цаашид гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний чанар зардлын хэмжээнд хийх хяналт шалгалтыг сайжруулна гэж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлж байна. Одоо эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын олон нийтэд харилцах мэргэжилтэн Нармантхын ярихыг сонсъё. Хувийн эмнэлэгч нь одоо нэгсэндээ өөрсдийнхөө чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулах гэх юм бол одоо манайхаас тавьсан шаардлагуудыг бүгдийг биелүүлсэн тохиолдолд манайтай гэрээ байгуулна гэсэн. Тэр шаардлагыг хангахгүй бол угаасаа гэрээ байгуулж чадах боломжгүй. Эрүүл мэндийн даатгалаа шимтгэл төснөр манайтай гэрээтэй байгууллагуудаар дамжуулаад одоо амбулаторь, онцлогоо, хэвтийн эмчилгээх, уламжлалт үйлчилгээ, нөхөн сэргээ хийн. Одоо 10 хэдэн төрлийн одоо үйлчилгээг одоо хөнгөлүүлдэг байгаа. Энэ нь болохоор манайтай гэрээтэй байгууллагуудаар дамжуулж явж байгаа. Одоо энэ хөнгөлтүүдийг эдгэсээр нийтдээ жилийн дээд хязгаар нь 2 сая төгрөг хүртэл хөнгөлүүлдэг. За энэ нь болохоор дандаа манайтай гэрээтэй байгууллагуудаар дамжуулж хөнгөлтөө эдэлнэ гэж ойлгож байна. Иргэд болохоор хувийн хэвтэнгүүтэл одоо авчна гэж ойлгоод байдаг байхгүй. Тийм биш. Манайтай гэрээ байгуулаагүй эмнэлгээс бол одоо хөнгөлөлт эдлэх боломжгүй. Иргэдийн зүгээс хамгийн ихээр ирдэг гомдол мэдээлэл бол эмийн үний хөнгөлтийн үйлчилгээ байдаг. Иймээс гэрээ тэмийн сангуудад тавих стандарт шаардлагыг нэмэгдүүлэх, цаашлаад хөнгөлтөө эмийн нэр төрлийг оновчтой болгох, шаардлагатай бол төсөв мөнгийг нэмэгдүүлж ажиллахаар төлөвлөж байна. Эрүүл мэндийн нийгмийн даатгалын ерөнхий газрын эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Борхүүгийн ярихыг одоо сонсъё. За одоор манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зүгээс эрүүл мэндийн даатгалын сангаас үний хөнгөлт үзүүлдэг 817 нэг төрлийн байгаа.
Эрүүл мэндийн яамны баталсан зайлшгүй шаардлагатай 8 дугаар жагсаалтыг шинжилэн баталсантай холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн өнгөлт үзүүлэх хэмжээ жагсаалтыг шинжилж байгаа. Шинжилгээ ажлын хэсэг маань байгуулагдсан. Зохих шатны судалгаа шинжилгээ хийгээд хурал юмнууд нь явж байна. За би түрүүн хэлсэн эрүүл мэндийн яамны баталсан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт шинжилэгдсэн. Тэрнтэй уялдуулан манай даатгалын сангаас өнгөлөх эмийн жагсаалт гардаг учраас нийтийн үйлчлэгээтэй эмийн санд зөвхөн жураар олгоно гэсэн хэсгийн юмнуудыг шүүж аваад одоогоор 1300 төрлийн юм байгаа. Тэр дотроос бид нар бас дахиж үнийн болон зах зээлийн холбогдох судалгаануудыг нь хийгээд 1300 юмнаас хэрэгтэй гэж үзэж байгаа юмнууд, хэрэггүй гэж үзэж байгаа юмнууд бас хасаад тэгээд жагсаалтаа цэглэе гэж бодож байгаа. Ер нь хөнгөлтэй эмийн зардал бол манай даатгалын сангаас жил эргэжсэн өсөлттэй гарч ирж байгаа. Өнгөрсөн жил бид 26.3 тэрбум төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлтөнд зарцуулсан байгаа. Энэ жил бол бид 29 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөд төсөө бодоод батлаад ажилласан юм. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өрхөн эмнэлгүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч байна. Учир нь өрхөн эмнэлэг иргэдтэй хамгийн ойр байдаг болохоор эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээч гэсэн энэ хэрээрээ иргэдэд ойртно гэж эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дэд дарга Дэмбэрэл хэлж байна. Цаашдаа бидний тавьж байгаа бодлого бол энэ өрхийн эмнэлгийг дэмжих байдлаар өдөр тутам эрүүл мэндийн үйлчилгээг авдаг, даатгалын үйлчилгээ авах тийм байгууллага нь бол өрхийн эмнэлэг гэж үзэж байгаа юм. Тэм учраас цаашдаа бол бид нэр хөрөнгийг бол даатгуулагч хүндний ойртуулах замаар, өрхийн эмнэлэгт ойртуулах замаар хөрөнгийг бол зарцуулна. За мөн хүчнийхээ нөөц, улсын хүчнийхээ нөөцийг ч гэлээ гэсэн юм хандуулах ийм бодолтой байгаа. За эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бодлогын тухайд бол эрүүл мэндийн даатгалыг бие даасан байгууллага болгох талаар хууль гарсан байгаа. Энэ хуулийн хүрээнд тогтолцоогоо бэхжүүлэх шаардлага гарч ирж байна. За тогтолцоо гэдэг нь бол даатгалын байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсруулах болгох ийм үйл ажиллагаа юм. За энд бол бас тавих анхаарал бол бас чухал ач холбогдолтой. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулсан байж байгаа. Дээр нь эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл ажиллаж байна. Үндэсний зөвлөлийн гаргасан шийдвэр бол биелүүлэх ийм үйл ажиллагаа шат шатны байгууллагаар дамжиж явагдах юм байгаа. За цаашдаа бол бид энэ даатгалын тогтолцоог бэхжүүлэхэд анхаарах зүйл бий. За бас нэг анхаарах зүйл бол энэ цахим технологиг даатгалын үйл ажиллагаанд бүр нэвтрүүлэх явдал бол чухал гэж үзэж энэ талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь сахим систем нэвтрүүлэн ажиллаж байгаа. Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий 1303 эрүүл мэндийн байгууллагаас эхний ээлжиндээ эмийн сангуудыг захим жороор үйлчилдэг болгосон. Захим жорыг олгох ажлыг нийслэлийн хэмжээнд энэ сарын 1-ээс эхлүүлэн хэрэгжүүлэх явцад өрхийн эмнэлэг дээр ачаалал үүсч иргэдийг бухимдуулж байлаа. Одоо үүнтэй холбоотой иргэдээс ирсэн асуултанд хариулъя. Эхний асуулт. Сахим систем нэвтэрснээс хойш өрхийн эмнэлгээр үйлчлүүлэхэд даатгуулагчийн мэдээлэл гарч ирэхгүй, тухайн хаягт бүртгүүлгүй байна гэж гарч ирээд байна. Яах вэ гэсэн байна. Таны асуултанд хариулъя. Эрүүл мэндийн даатгалын сахим систем нь хүн амын өрхийн мэдээллийн сахим санг ашигладаг. Тэгэхээр иргэд шилжиж төлөвлөгөө хийлэхдээ шилжин ирсэн хаягтаа бүртгүүлдэг боловч шилжин явсан газараас хасалтаа хийлэгдэн улмаас бүртгүүлгүй гэдэг мэдээлэл эрүүл мэндийн даатгалын сахим жор бичих үед гардаг юм байна. Үүнийг иргэд сайн мэдэхгүй байгаа учраас өрхийн эмч иргэн хоёрын хооронд үл ойлголцол үүсч энэ асуудлыг иргэдэд тайлбарлан өгснөөр зөрчил багассан байна. Хоёр дахь асуулт. Иргэд зөвхөн иргэний өмнөхөөр үйлчлүүлэх болсон гинэ. Энэ үнэн үү гэсэн байна. Асуултанд хариулъя. Өмнө нь иргэний өмнөхний хамт эрүүл мэндийн даатгалын дэвтрийг шаарддаг байсан бол одоо захим жор бичгээд зөвхөн иргэний өмнөх байхад хангалттай юм байна. Иргэн өрхийн эмчтэй үзүүлж жор бичснээр 6 оронтой баркод өгөх дугаарыг иргэнд өгнө. Энэ дугаараар эмийн сангаас хөнгөлөлттэй эмээ авах боломжтой юм байна. Ийм нэг асуулт ирсэн байна. Захим жор гэсэн
Тэгсэн мөртлөө цаасан жорог хэвлэж өгöd байна. Энэ зөв үү гэж байна. Одоогоор цаасан жорыг давхар хэвлэн өгч байгаа. Монгол улсын эмийн жор бичгийн стандартын дагуу цаасан байдлаар хэвлэж өгнө гэж заасан байдаг. Гэвч загим жортой холбоотойгоор энэ журамд өөрчлөлт оруулах судалгааны ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байгаа. Нэг үгээр хэлбэл журамд өөрчлөлт орох хүртэл цаасан жороо давхар авч үйлчлүүлж байна гэсэн үг юм байна. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь зөвхөн даатгалын холбоотой харилцааг зохицуулдаг байгууллага. Өрхийн эмнэлэг болон өрхийн эмчтэй холбоотой санал гомдол байвал нийслэлийн эрүүл мэндийн газар таамаг нь зүйтэй юм байна. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь гэрээ бүхий эмийн сангуудтай дараах эрх үүргийн хүрээнд хамтран ажилладаг. Үүнд сонгон шалгаруулалтанд тэнцсэн эмийн сантай гэрээ байгуулах хэрэгжилтэнд хяналт тавих. Эмийн үнийн хөнгөлтийн төсвийг даатгуулагчийн тоо өвчлөлтийн байдал, эмийн үн, тусламжийн үйлчилгээний хүртээмж, өмнөх онуудын гүйцэтгэл, зөвшөөрөл бүхий эмийн сангийн тоо, зэрэглэл, байршил, үйлчлэг хүрээг үндэслэн боловсруулах, шийдвэрлүүлэх. Эмийн жагсаалт үнийн дээд хязгаарыг тогтоох, өөрчлөхөд санал боловсруулах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах. Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлтийн үйлчлэгээ үзүүлэх төв, орон нутгийн эмийн сангуудын үйлчлэх хүрээг тогтоох, шийдвэр гаргах. Эмийн жор бичих эрх бүхий эмч нарт зөвшөөрөл код олох үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулах, мэдээлэл, удирдлагаар хангах, хяналт тавих. Даатгалын сангаас үнийн хөнгөлт үзүүлэх эрх бүхий эмч, даатгалын гэрээ бүхий эмийн сан, даатгалын байгууллага хооронд мэдээллийн цахим тогтолцоог нэвтрүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуйлах зэрэг үүрэгтэй. Жор бичигтэй холбоотой удаа дараалан зөрчил гаргавал эмчийн хөнгөлтөд эмийн жор бичих эрхийг олохгүй байх, хураах арга хэмжээг авах юм байна. Эрүүл мэндийн даатгал иргэн бүрд нэвтрүүлгээ сонсголоо. Нэвтрүүлэг бэлтгэсэн редактор Батцая, найруулагч Сарантуя, нэвтрүүлэгч Анхулт.